дуусшгүй хамтаа эзэн дэлцгээе зүрхний минь тимүүлээ бүх зүйл минь таньж мэдхээс минь чумун намайг та харсан таныг би хамтаа тунхаглая таныг би таньж мэдхээс минь чумун намайг та харсан таныг би таньж мэдхээс минь чумун намайг та харсан таныг би Таны хүүгийн үзэгслэн намайг хахан бишрүүлнэ танд хайртай дуусшгүй таны сүрж авлантай намайг өвдөг сөхрүүлнэ танд хайртай дуусшгүй таны хүүгийн үзэгслэн намайг хахан бишрүүлнэ танд хайртай дуусшгүй хамтаа эзний өмнө залбирах цагийг гаргацгаая зүрх сэтгэлийнхаа үнээс эзэндээ хандан дуулцгаая. Эзэн та бол миний хорогдох газар. Эзэн ямар ч хүнд хэцүү зүйл болж миний амьдралд олон зүйл болж байсан ч гэсэн та бол миний хорогдох тэр
газар. Та бол миний мөнхийн хайр. Та бол миний яав. Та бол миний хамгаалалт. Миний хорогдох газар Есүс. Миний хорогдох газар Есүс. Явах замд минь хүчит шуураа хөлрөн ирсэнч. Миний хорогдох газар Есүс. Хамтаа эзэн гараа өргөд болцсон. Миний хорогдох газар Есүс. Миний хорогдох газар Есүс. Явах замд минь хүчит шуураа хөлрөн ирсэнч. Миний хорогдох газар Есүс. Намайг алдрын хаан төлөө ашиглаа. Тэмээ их эзэмэн таньда баярлалаа. Та бидний хорогдох газар билээ. Та бидний бат сайз, та бидний хайр билээ эзэн минь ээ. Өнөөдөр эзэн минь ээ таны ариун өргөөнд бид бүгд үнэхээр бүхий л зүрх сэтгэлээрээ, бүхий л оюун болоороо, бүхий л хүч чадлаар эзэн таныг хайж, таныг үнэхээр дээдлэхээр ирсэн байна эзэн. Эзэн та биднийг өдөртөн чиглүүлэр аваа. Бидэнд
бидний өргөж байгаа магтаал хүндлэлийн сэнтийг та орших болдог эзэн. Эзэн бидний өнгөрсөн хугацаанд хийсэн бүхий л гим нүгэл алдаар зөрчил болгоныг эзэн таны хүүгийн тэр загалмай дээр урсан ариун цусаар эзэн бид ариусж цэвэр ариун болсон гэдэгтээ итгэж байна аваа. Та ариусгаж өгөөрэй эзэн минь ээ. Хайртай эзэн минь ээ. Эзэн яг энэ цаг мөчийг таны мотор даатхан залбирч байна. Хамтын дөө цуглааны их мөргөл 11 цагийн мөргөлийг эзэн таны мотор даатхан залбирч байна. Энд эзэн таны ариусны оршихуйг ирэн зайж таныг хайшсаар ирсэн байгаа. Таны хайртай хүмүүс хүн нөгөрийн дээр эзэн таны ариусны оршихуй хайр нэгүсэл баяр хөөр амар тайван бэлхэн дүүрэн байж эзэн танд үнэхээр хүндэтгэл мөргөлийг зүрх сэтгэлээс өргөсөн тийм л цаг байлгаж өгөөрэй эзэн. Баярлалаа их эзэн минь. Энэ цагийн төлөө танд талархлыг өргөж энэ цагийг эхнээс нь төгсгөл хүртэл таны мотор даатгаж бидний хайртай эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амин. 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 За хамтдаа итгэгчдийн тунхыг тунхалцгаая. 1 2. Би газар тэнгэрийг бүтээгч төгс хүчит бурхан эцэгт итгэдэг. Ариун сүнсээр олдож онгон Мариас мэндэлсэн. Понти Пилатын дор зовж явсан. Цовлогдсон заршуулгадаа үхсийн орон руу яваа. 3 дахь өдрөө үхслээс дахин амьсан. Тэгээд мөнхийн улс руу одож төгс хүчит бурхан эцгийнхээ баруун гар заларсан. Тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх. Түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гмийн уучлал, биеийн дахин амьд болон өнхийн амьдралд итгэдэг. Амен. Халелуя. Амен. За суцгаано. За 7 хоногийн турш эзэнтэй бэлтгэж ирсэн өргөлөө өргөцгöö. Өргөлийн цаг.
Хайртай эзэн минь таньда баярлалаа. Эзэн минь ээ, бидний амьдрал, бидний бүх зүйл эзэн танаас бидэнд өгсөн хайрын илрэл үлээ эзэн минь ээ. Эзэн бид бүгд үнэхээр таны өмнө бүхий л залбиралгуйлтаа өргөн барьж байна эзэн минь ээ. Бидний амьдрал, бидний бүх зүйл эзэн танаас ирсэн болохоор эзэн үнэхээр эзэн энэ бүхий л зүйлийг сайн итгэмжтэйгээр зарцуулж, итгэмжтэйгээр эзэн үнэхээр итгэмж нэрийн байр суурьаар хадгалж чадхад эзэн та туслаарай. Эзэн бурхан минь ээ, өнөөдөр ихсэн өргөл өргөсөн гарын үйлс нэгүрийг та өргөж өгөөрэй. Эзэн энэ өргөлийг эзний өдрийн өргөл, 11-ийн өргөл, илгээлтийн өргөл, хүүхдийн цуглааны өргөл, барилгын онцгой өргөл нэгүрийг эзний таны мотор даатхан залбирч байна эзэн. Өргөлтэйгээ хамт бид бүгд зүр сэтгэлээ, амь амьдралаа, итгэл найдвараа таньда өргөж байна эзэн. Та өөртөө таалан хүлээн авах болтугай эзэн минь ээ. Энэ өргөл өргөсөн хүн нэгүрийн гарын үсийг та 30, 60, 100 дахин та өрөөж өгөөр аваа. Энэ өргөлийг гэсэн бид бүгд нэхэр хамгийн хэрэгцээтэй газар нь зөв газар нь нэхэр зөв зохистойгоор хэрэгжүүлж чадхад эзэн та биднэрт эзэн удирдан чиглүүлж биднийг дүүргэн удирдах болтугай эзэн минь ээ. Хайртай эзэн минь бүхий л залбирал гуйлтаа бүхий л зүйлээ энэ өргөлдөө хамт өргөж таны хайртай хүү бидний их эзэн Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. За эзний өдрийн мэнд энэ халуун байд юм бэ, эзнийг аршихуй дүүрэн байдаг болохоор за ингээд одоо найрал дууны багийг өрж найрал дууны эзэнд найрал дууны магтаал өргөөд дараа нь утган баярлагч маань төлөөлөн залбирал хийж өгнө.
Сонсогч бидний чих зүрх нээлттэй байж зүрхэндээ итгэж итгэлээ сэргээ шинжилгээд эзэн та туслаарай. 11 цагийн мөргөлийн эхнээс нь дуустал ариун сүнс бурхан та өдөртөнд давж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. 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 Халелуя. За. Таны үг миний хөлдөх дэнлөө замдах гэрэл минь. Өнөөдөр бидэнд эзнээс өгсөн үгийг харъя. Яаков 4-р бүлэг 8-р ишлэл. Хамтдаа нэг ишлэл байгаа. Хамтдаа уншицгаая. За. Яаков 4:8 шүү. За хамтдаа уншаа. 1 2 3. Бурханд ойртог тун. Тэгвэл тэр та нарт ойртно. Нүгэл та нар гараа цэвэрл. Хоёр санаа та нар зүрхээ ариусга. Амен. За өнөөдөр та бидэнд эзний үгийг дамжуулахаар Библийн багш, судлаач, номлогч Ил Амар Тушин пастор маань ирсэн байна. Тэгээ Амар Тушин пастрыг урьж байна. За бүгдээрэнд нийсний өдрийн мэндийг хүргэе. Та сайхан амарсан уу? Дахиад эзний үгтэй та нартайгаа өчрөн залгаж байгаадаа баяртай байна. Тэгээд өмнө нь би нэг судлал библийн танилцуулга хийхээр хэдэн ойрхон нэг ирсэн байгаа. Тэгээд та нар манаас зарим нь библийг аваад уншиж байгаа баха гэж би бодож байна. Тэгээд өнөөдөр би та нартай бас эзний үгийг дахин хуваалцах юм боломжтой байгаагийн талаар эзэндээ талархъя. Бас хамтын туяа чуулганыхаа пасторууд удирдагч нарт талархлаа илэрхийлье. Тэгээд бид дөнгөж сая хамтдаа Яаков элчийн Яаков номын 4-ийн 8 дугаар ишлэлийг хамт уншсан. Тэгэхээр би өнөөдөр та нартай энэ ганцхан ишлэлээр маш товчхон эзний үгийг хуваалцмаар байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа үгийн төлөө зөвхөн зүрх сэтгэлийг бэлдээд товчхон залбирцгаая. Бидэнд өөрийн үгийг өгсөн бас таны үгээр таныг таньж мэдэх боломжийг хайрлсан Бурхан Аава танд баярлалаа. Таны үгийг нээхдээ бид өнөөдөр тантай уулзахыг хүсэж байна. Таны хүслийг бид мэдхийг хүсэж байна. Зөвхөн таны хүслийг мэдээ зогсохгүй, таны хүслийн дагуу амьдрахыг хүсэж байна. Таны үгээр амьдрахыг хүсэж байна. Та бидэнтэй хамт байгаарай. Бид танд ойртохыг хүсэж байна. Та бидэнд ойртооч. Эзэн та өөрийн сул дорой мөхөс зарцын амаар та өнөөдөр чуулганд хандан ярих болтугай. Та бас надад хандан яриач. Есүс их эзнийхээ нэрээр залбирлаа. Амен. Амен. За би
өнөөдөр та бүхэнтэй Бурханд ойртох тун тэгвэл тэр та нарт ойртно гэсэн сэдвээр би синөгийг хуваалцнаа. Тэгээд хуучин гэрээний эхлэл номноос шинэ гэрээний илчилт ном хүртэл Библи бүхэлдээ биднийг нэгэн онцгой харилцаар урьж дуудсан байдаг. Энэ бол та биднийг хүн төрлөختнийг Бурхан Аав өөрлөгөө дуудсан, өөртөөгөө дотн харилцаатай байгаасаа гэж. Тэгэхээр яг үүний тулд Библи бичигдсэн Бурханы энэ зорилго Библийн эхнээс төгсгөл хүртэл бидэнд ичлэгдсэн байна. Бурхан биднийг аварсан зорилго бол энэ байна. Энэ бол өөртөө дотн харилцаатай байхын тулд гэсэн. Тэрнээс биднийг зөвхөн газраас тэнгэр рүү аваачихын тулд зөвхөн нэг газраас нөгөө газар руу шилжүүлэхийн тулд Бурхан биднийг авраагүй. Бурхан Аавын тэр мөнхийн хүсэл зорилго бол биднийг өөртөөгөө дотн хайрын харилцаанд байлгахыг, энэ харилцаар урихыг Бурхан Аав хүссэн байна. Бурханы төлөө ямар нэгэн агуу зүйлийг хийхээс илүү түүнтэй ойр дотн байж, түүнтэй ойр дотн алхахыг алхах нь Бурханыг илүү баярлуулдаг зүйл байна. За энэ талаар Хосea номын 6-гийн 6 дээр Хосea иш үзүүлэгч ингэж хэлсэн. Учир нь би тахлаас илүүгээр хайр инрэлт, шатаал тахлаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгт баярлдаг гэж хэлсэн. Олон шатаал тахлыг Бурханд өгөх нь сайн ч гэсэн үүнээс илүү Бурханыг баярлуулах зүйл байгаа гэж. Энэ бол түүнийг мэдэх, таньж мэдэх мэдлэг, түүнтэй ойрхон алхах тухай ярьж байна гэсэн. Мөн шинэ гэрээний Иохан элч Иохан 17-гийн 3 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байна. Мөнхийн ам бол Бурханыг Есүсийг таньж мэдэх явдал юм аа гэж хэлсэн байна. Амен. Мөнхийн ам бол зөвхөн газраас тэнгэр рүү очих тухай гэж хэлээгүй тийм баваач. Харин Иохан элч юу гэж хэлсэн? Мөнхийн ам бол Бурханыг мэдэх, Есүс Христийг таньж мэдэх юм аа гэж хэлсэн. Амен. Бид энэ амьдралдаа эзнийг таньж мэдсээр байна гэдэг бол, Бурхантайгаа ойрхон алхна гэдэг бол бидний хувьд яг амьдрал мань байна. Энэ бол тэр мөнхийн Бурханы бидний амьдрал төлөө хүчж байгаа тэр хүсэл байна. За би танаас нэг асуулт асуугаад өнөөдрийнхөө яг ишлэлийг тайлбарлах хэсэг рүү оръё. Тэгэхээр таны Бурхантай харилцах хайрын тэр харилцаа ямар байна вэ өнөөдөр? Хэр зэрэг тогтмол байгаа вэ? За өнөөдөр намайг танай чуулганд илгээгээд Бурхан өөрийнхөө хүмүүст хандан ятгаж байгаа тэр үг бол магадгүй үүнтэй холбоотой байх. Тэгэхээр таны хайрын тэр харилцаа руу Бурханд анхаараач гэж яг хэлүүлэхээр намайг илгээсэн болов. Тэгээ би бас өөрөө энэ он гараад яг энэ талбар дээр яг энэ хэсэг дээр илүү ажиллаж өөрөө бас эзний өмнө очих дээр анхаарч өдөр болгон Библи уншлага залбирлаар эзэнтэйгээ уулзж байна. Тэгэхээр бас миний сэтгэлд ойрхон байгаа энэ үгийг бас өнөөдөр та бүхэнд эзэн дамжуулаарай гэж сануулж ах шиг байна. Тэгээд та Бурханд тэгвэл хэрхэн ойртож болох вэ? Энэ боломжтой юу? Бид нүдэнд үзэгдэхгүй тэр агуу нэгний өмнө очих боломжтой юу? Энэ Бурхантай бид яаж харилцах вэ гэж. Бурхантай ойр дотн байхын тулд бидний хамгийн түрүүнд мэдэх ёстой мөн амьдралдаа дасгалжуулах, амьдралдаа хэрэгжүүлэх нэг алхам бол нэг дадал хвшил байдаг. Үүнийг бид нар итгэгч нар олон янзаар нэрлэдэг. Бурханд цаг гаргах, чимээгүй цагаар хийх, эсвэл ганцаараа Бурханы оршихуйд эргэж гэдэг юм олон янзаар нэрлэж болно. Гэхдээ үүний зорилгот нь их утга учир байдаг. Тэгэхээр энэ цаг бол ганцаараа Бурхантай хамт байхаар Бурханы өмнө очих цаг. Өөрөөр хэлбэл мэдээж бид нар олуулаа Бурханы дотор нөхөрлөх, Бурханыг суралцах, сургалт, конференц, семинар, жижиг бүлгүүдийн уулзалт, одон зүйлийн дагуу бид Бурханыг мэдэж болно ихтэй. Итгэгч хүний амьдралдаа хэрэгжүүлэх одоо маш чухал. Өөрөөр хэлбэл тэр олон нөхөрлөл, хүмүүс, иргэд тойрны олон зүйл байхгүй болсон ч гэсэн би Бурханы өмнө Бурхантай яаж дотн харилцааг байгуулах вэ гэдэг нэг алхам бол бид Бурханы өмнө ганцаараа хувьчлан цаг гаргах байдаг. Тэгээ энэ цагийг хэрэгжүүлэх, энэ цагийг хийж сурах нь бидэнд маш их өрөөлтэй, олон ашиг тустай байна. Тэгээ энэ талаар ярина гэсэн. Тэгэхээр энэ бол сүнслэг сахилга бат дадал хвшил юм аа. Богино хугацаанд сайн дураараа Бурханд илүү ойртох, дотносох зорилгын төлөө гаргаж байгаа бидний хувийн цаг байна. Тэгээ үүний зорилго их чухал байна. Бурханыг хайхын тулд гэж тийм үү? Бурханыг сонсохын тулд гаргаж байгаа цаг. Тэрнээс зүгээр бид нар нөгөө хийх ёстой, хийх ёсгүй зүйлийн жагсаалт гаргахын тулд биш. Тийм үү? Одоо хийх ёстой учраас л хийж байгаа биш, албадлагаар юм хүчээр биш, харин үүнийг гаргаж байгаа зорилго нь их чухал байна. Өөрөөр би Бурханыг улам мэдмээр байна гэж. Бурханы дуу хоолойг би илүү та сонсож сурмаар байна гэж.
Бурхны хүслээр би замчлуулж амьдрмаар байна гэж ингэж эрен хаах зоригтой цаг учраас энэ зоригт нэг хүч утга байна. Хэрвээ та бид Бурханд ойртохыг сонгохгүй л бол та бидний амьдралд Бурханаас биднийг холдуулах энэ олон зүйлс бидний амьдралд гарч ирсээр л байгаа. Бид нэр өөрсдөө ч анзаарахгүй амьдралын нөгөө их завгүй хэмнэл дотроо ажил, сургууль, одоо нийгмийн одоо маш хурдан энэ нөгөө хэмнэл дотор бид нар заримдаа энэ гол чухал зүйлсээ орхигдуулж алдсан явж байна. Тэгэхээр өнөөдөр та бүхэн Бурхантай ойрхон алхах гэж юу вэ? Энэ яагаад чухал вэ гэдэг талаар бид нар хамтдаа сурч байна гэсэн. Яков 4:8 дугаар эшлэл дээр нэгэн амлалтыг өгчээ бидний уншсан эшлэл дээр. Энэ бол Бурханы амлалт. Бурхан годлоо ярьдаггүй, Бурхан амласандаа хүрдэг. Бурхан юу гэж амласан бэ? Бурханд ойртогтун тэгвэл тэр танд ойртно гэж хэлсэн. Бурханд ойртогтун гэж хэлсэн энэ өгүүлбэр тушаал хэлбэрээр бичигдсэн байна. Хүсэлт хэлбэрээр биш. Өөрөөр хэлбэл чи ойртно уу, ойртоод өгөөч гэж асуугааг байна шүү дээ. Харин энэ бол маш яаралтай, маш нэн тэргүүн тавих ёстой. Тэр яаралтай чухал гэсэн санааг Яаков хэлж Бурханд ойрч яг одоо боломжтой байгаа дээрээ Бурханд ойртогтун тэгвэл тэр танд ойртно гэсэн энэ амлалтыг өгсөн байна. Амен. Тэгэхээр Библиэд байгаа тушаалуудыг бид нар Бурханы амлалт гэж харуул энэ маш олон зүйлийг тодруулж өгдөг ойлгомжтой байдаг. Өөрөөр хэлбэл Бурхан биднээс боломжгүй зүйлээ тушааж асуугааг байна. Харин бидний хувьд хийж чадах боломжтой зүйлийг өгсөн учраас бид үүнийг амлалт гэж харуул их одоо болно гэсэн. Амен. Амен. Биднийг Бурханаас холдуулдаг 3 саад байдаг талаар би өнөөдөр та нартай хаваалцсан. Өөрөөр хэлбэл Бурханд ойртохын тулд бидэнд бас Бурханд ойртоход саад болдог ямар учир шалтгаан саад байж болох вэ гэж. Тэгээ Яаков номын ойрын хам сэдв дотор нь бид энэ 4-р бүлгээс нь хараад би 3 саадыг та нартай хамт суралцж бас олж харлаа. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа эдгээрийг харъя. Нэгдэх саад бол ертөнц гэсэн саад байна. Бүгдээрээ намайг дагаад хэлв ертөнц. Яаков 4-р эшлэлийг бүгдээрээ харъя. Энд ингэж хэлсэн. Завхай амьсаа ертөнцийн сүжирх нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхээр ертөнцийн сүжирдэх хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм аа гэж хэлсэн. ертөнцийн сүжирх гэж хэлсэн энэ үг. Нэлээд одоо за 2019 оны миний уншиж байгаа Библийн орчуулгад сүжирх гэж орчуулсан. Энийг бид нар энгийн байдлаар ойлгоё гэвэл энэ бол ертөнцийн найзлах гэсэн санаа явж байгаа. Энэ ертөнцийн ходий болох тийм үү? Бүр илүү их дотн болох ч гэдэг юм уу. Тэгэхээр ийм амьдралын хэм маягт бид ороод тасаад эхлэх юм бол юу болдог талаар, юуны хор өнөөлийн талаар би ярих гэж байна. Тэгэхээр Библийн Яаков элч яг энэ хэсэг дээр ертөнцийн найзлах гэдгийг маш хатуу үгээр зөөрлж жишиж зөөрлсөн байна. Өөрөөр хэлбэл завхай амьсаа гэж хэлсэн байна, тийм үү? Өөрөөр хэлбэл ертөнцийн найзлахыг сүнслэг завхааралтай зөөрлж. Энэ бол одоо маш хор хөнөөлтэй аюултай зүйл гэдгийг сануулсан. Итгэгч хүн ертөнцийн найзлах үед тэгвэл юу болдог вэ ахагч сүснэрээ? Бидний сүнсний мэлмий тод харж чадхаа байдаг. Өөрөөр хэлбэл бид сүнслэг зүйлсийг, Бурхны яг сүнслэг ертөнцийг, сүнслэг тэр ойлголтуудын талаар бидний харах хараа өнцөг маань маш бүдгэрч эхэлдэг гэсэн үг. Тод харж чадхаа байдаг гэсэн үг. Энэ ертөнцийн арга зам, энэ ертөнцийн үнэлэмж тэр стандартаар бид мэхлэгдэж төөрч эхэлдэг байна. Энэ ертөнцид үн цэнтэй зүйлсийг бид чухал тооцож эхэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ дэлхийн хүмүүсийн чухал тооцож байгаа, тэмцэж байгаа, энэ дэлхийн хүмүүсийн стандарт болгож байгаа тэр бүхэн бидний хувьд чухал болж, бидний үнэлэмж болж, биднийг өөрчилнө гэсэн үг. Тэгэхээр бид яг ертөнцид мэхлэгдэх юм бол, ертөнцтэй ойрхон найзлах юм бол ийм болдог гэсэн. Нэгдүгээр Иохан номон дээр Иохан элч ертөнцтэй найзлах талаар бас хэрэмжлүүлгийг өгөхдөө 3 зүйлийг хэлсэн байгаа тийм үү? Махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам багтал яг энэ үнцэн яг ийм зүйлийг үнцэнтэй болгож өөрөөр дэлхийлэг байх юм бол ертөнцтэй найзлах юм бол бид эдгээрийн араас явдаг бас эдгээрийг нэгдүгээр тавьж эхэлж. Бидний амьдралдаа чухалчлах ёстой зүйлс маань солигдож гин гэсэн үг. Бид өөр зүйлийг орлуулж эхэлж гин гэсэн үг. Тэгээ үүний аюул нэцтэй бидний сүнслэг хараа маань мөхдөг.
Тэгээд бид яг бурхангүй хүмүүс шиг, итгэлгүй хүмүүс шиг яг альваг үнэл цэгэндэг болно гэсэн тийм хандлагатай болно гэсэн. Энэ бол аюул баг. Тэгэхээр бурханд ойртоход саад болох нэг шалтгаан бол ертөнц баг. ертөнцтэй найзлах баг. За хоёр дахь саадын талаар бүгдээр ярилцъя. Ишлэл 6-ыг бүгдээр уншия. 4-6 дээр ингэж хэлсэн. Гэвч тэр илүү их нэгүсэл өгдөг. Тиймээс бурхан бардамыг эсэргүүцэж дарууд нэгүсэл өгдөг гэж хэлсэн. Амен. Бидний их сайн мэддэг. Гэхдээ бас бидний хэрэгжүүлэхэд их хэцүүдэг. Нэг хандлагын талаар Библийн талаар ярьж байна. Энэ бол бардам байдал. Хоёр дахь саадыг бүгдээрээ нэрлэх үү? Бардам байдал гэж. Бардам байдал. Бурхан бардам хүнийг яана гэж хэлсэн бай. Бурхан бардам хүнийг эсэргүүцнэ гэж хэлсэн. Харин даруй хүнд нэгүсэл өгнө. Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг гэдэг энэ санаа бол эхлэл дээр Бурхан өөрөөсөө ийм хүнийг түлхдэг гэж хэлсэн. Бурхан өөрөөсөө түлхдэг. Өөрөөр хэл ийм хүнтэй зэрэгцсэн Бурхан ойрхон байж чадахгүй өөрөөсөө холтуулдаг гэж хэлсэн. Яагаад тэр вэ? Бурхан аав бидний бүтээгч тэр эзэн бол туйлын ариунаас ариун нэг юм. Библиэлд Бурханы талаар Бурханыг тодорхойлохдоо хайр гэж хэлсэн хэсгийг бид Библиэс хайвал Библиэлд тийм ишлэл нэгч байхгүй. Харин Бурханыг 3 удаа давталтайгаар тодорхойлсон ганцхан тодорхойлт байгаа. Тэр нь Бурханыг ариун гэж хэлсэн. Энэ юу гэсэн санаа вэ? Өөрөөр хэлбэл Бурханы ариун байдал гэдэг бол маш онцгой, дагшин, өөрөөр хэлбэл хинтэж хуваалцдаг тэр мөн чанар нь. Бурханаас өөр тийм ариун нэгэн байхгүй гэсэн. Библиэлд нэг үг 2 удаа давтагдчихвэл бид онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа нэг дор 2 удаа давтагдвал бид онцгой анхаарах хэрэгтэй. Гэтэл Библиэлд нэг яг 3 удаа давтагдчихж байгаа. Ариун. Исая намыг танаас санаж байна уу? Исая наман дээр Исая Бурханы оршихуй түүний ариун байдлыг харсан. Ариун гэдэг бол яг хэл дээр нь бид нэр хилцвийн талаас нь үзэх юм бол энэ бол ариунаас ариун. Тэгээ бүр ариунаас ариун, туйлын ариун гэсэн санаа. Өөрөөр хэлбэл харьцуулсан зэрэг явж байгаа. Бурхан хинтэж хуваалцдаггүй. Түүний шин чанар бол ариун байдал. Бурхан хайрын мөн чанар, хайрын шин чанарыг бол хүмүүс бид хуваалцдаг тийм үү? Бурханаас авсан тэр хайраараа бид бүр хүүхдүүдэд хайрладаг. Эхнэр нөхрийн хайр, ахан дүүсийн хайр. Өөрөөр энэ бол дамждаг шин чанар нь. Гэтэл дамждаггүй зөвхөн Бурханд хамаатай, Бурханд харьяалагддаг мөн чанар бол туйлын ариун байдлын тухай ярьж байна. Хэрвээ бид бардам Бурханы өмнө зогсвол, бардамаар Бурханы өмнө зогсвол Бурхан тэр түлхнэ гэж хэлж байгаа. Бурхан тийм хүнтэй зэрэгцэн байж чадахгүй, ойртож чадахгүй тэр туйлын ариун учраас. Тэгэхээр Бурханд ойртоход саад болдог хоёр дахь саад шалтгаан бол бидний бардам байдал. Бардамнал. Бардам байхын аюул нь юу яах вэ? Бардам хүн өөрөөрөө дүүрэн байдаг. Тийм хүн юу гэж хэлдэг вэ? Бурхан надад хэрэггүй. Би өөрийнхөө амьдралыг өөрөө мэдье гэж хэлдэг. Миний сонгосон энэ зам бол миний зам. Би өөрөө энэ замаар амьдрнаа гэж хэлдэг. Түүнд ойртох ямар хэрэгтэй юм? Би Бурхангүйгээр амьдраад болоод байна шүү дээ гэж хэлдэг. Өөрөөрөө дүүрэн хүн. Бардам байдлын бүр илүү аюул нь юу вэ? Бардам хүн гэмшиж чаддаггүй. Гэмших боломжгүй байдаг. Яагаад гэвэл бардам хүн өөрийнхөө гэм бурууг олж харж чадахгүй учраас. Өөрийнхөө гэм буруутай харж чадахгүй байгаа учраас гэмших боломжгүй байна гэсэн. Энэ бол хамгийн том аюул байна бардам байдал. Өнөөдөр та бидний зүрх сэтгэл, бодол санаа, сүн сэтгэлийг юуд өргөж байна? Бидний зүрхний зүрх болсон тэр хандлага маань ямар байна? Бурханаас эмээсэн даруй байна уу эсвэл Бурханы өмнө бардамж байна уу гэж. Бүгдээр бас зүрхээ шалгацгаая. Би 3 саад ярина гэсэн хоёрыг ярьсан. Эхнийх нь юу байсан бэлээ? ертөнцтэй найзлах тий. Хоёр дахь нь
бидний хувь чанартай холбоотой бардам байдал. Бурханд ойртох саад бол 3 дахь зүйл нь энэ бол 3 дахь чугай хөндлөнгийн саад. Өөрөөр бидний дайсантай холбоотой. 7 дугаар ишлэлийг бүгд унш. Яков 4:7 дээр тиймээс Бурханд захирагдах тун диаволыг эсрэгүүц тэгвэл тэр та нараас зайлна гэж хэлсэн. Диавол гэж чиний тухай ярьж байна. Энэ бол чөтгөрийн тухай, сатаны тухай. Чөтгөрүүд сатаны удирдлагад ажилладаг тэр олон чөтгөрүүдийн тухай ярьж байна гэсэн. Сатан Христэд итгэж хүмүүсийг мэхэлдэг. Тэр төөрөг эргэлзээг өгдөг. Бидний итгэлийг хулгайлахыг үргэлж хүсдэг. Бурханд ойртох яг энэ дотн харилцаанд хэн хамгийн дургүй вэ гэвэл бидний дайсан дургүй. Сатан, диавол дургүй. Таныг магадгүй өөр олон зүйлс завгүй байлгахад тэр юу ч хэлэхгүй байх, тоохгүй байх. Гэхдээ таныг яг Бурхантай хувьчлан цаг гаргана гэхэд хэн хамгийн дургүй вэ? Хэн их саад болох вэ? Сатан, диавол. Яагаад гэвэл тэр үүнээс ямар хүч ирдгийг мэдж байгаа. Хэрвээ энэ харилцааг итгэгч хүн амьдралдаа барьж байгуулвал түүний амьдрал ганхгүй гэдгийг Сатан сайн мэднэ. Яа Бурханаас хүч ирдэг, Бурханаас удирдамж чиглүүлэг ирдэг энэ харилцааг нураахыг яг энэ харилцаанд таныг байлгахыг тэр үзэн яддаг. Тэр нь маш дургүй. Тийм учраас таныг маш өөр олон зүйлсээр сатааруул, завгүй байлгахыг тэр оролдох байх. Сатан итгэгчдийг олон янзаар мэхэлж болно. За жишээлбэл заримдаа тэр бидний чихэнд Бурхан чамд хайргүй штэ гэж шивнэж магадгүй. Энэ бол гэхдээ үнэн үү? Энэ бол худлаа тийм үү? Өөрөөр хэлбэл мэхлэл. Бурхан чамд хайргүй штэ. Чи ийм муухай зүйлийг хийгээл байгаа Бурхан чамайг яаж хайрлах юм бэ гэж. Мөн чи гэм нүглээ үргэлжлүүлэл амьдраад иж болно штэ. Энэ их юм асуудал биш штэ. Хүн болгон л ингэж амьдардаг штэ. Чиний гэм нүгэл тийм том асуудал биш ээ гэж хэлж магадгүй. Энэ бас хууралт, энэ бол мэхлэл байна. Бүх зүйл амьдрал жижигээс эхэлдэг. Сайн зүйлс, саар зүйлс ч гэсэн. Тэгээ нэг өдөр асар том хохирол, гарц хохирол болохоор зүйл болсон байна. Бидний гэм нүгэл ч гэсэн яг тийм. Бүх гэм нүгэл үр дагавартай. Хэрвээ бид гэм нүгэлтэй анхааралтай, болгоомжтой хандаж, гэмшиж ирэхгүй бол тэр нэг өдөр том асуудал болно гэсэн. Мөн Сатан заримдаа бид юу гэж мэхэлдэг вэ? Бүр эсрэгээр нь тэр ингэж хэлж магадгүй. Чиний гэм нүгэл бүр уучлагдашгүй. Өөрөөр хэлбэл чи бол өнгөрсөн хүн гэж. Чам найдар байхгүй. Бурхан чамайг сонсохгүй, уучлахгүй гэж. Харин энэ бас л мэхлэл тийм үү? Бид 1-р Иохны 1-р бүлгийг унших юм бол тэнд бид гэмшиж, бид гэмээ улайвал Бурхан уучлалгаа гэж хэлсэн. Бидний тэр бүх гэм нүглүүдийг Бурхан уучлагдшгүй нүгэл гэж байхгүй. Бурхан уучлагдаггүй нүгэл гэж байхгүй. Бид гэмших аваас, бид чин сэтгэлээсээ түүний өмнө ирээд улайх аваас Бурхан уучлана гэж хэлсэн. Амен. Тэгэхээр бид 3 саадын тухай ярьж байна тийм үү? За ертөнцийн талаар ярьлаа. Ардан байдлын талаар. Тэгээд диавол буюу энэ хөндлөнгийн 3 дахь этгээдийн талаар ярьлаа. Энэ бол дайсан. Та дайсан байгаа гэдэгт итгэдэг үү? Богч өтгөр байгаа гэдэгт итгэдэг үү? Заримдаа итгэж хүмүүс ерөөсөө тийм зүйлийн талаар бодохчгүй, анзаарахчгүй бүр зүгээр л өөрөө амьдралын төв юм шиг явж яадаг те. Гэтэл сүнслэг ертөнцид том тулаанууд өрнжээдэг шүү дээ те. Бидний нүдэнд харагдахгүй тэр ертөнцид маш том тулаан өрнжээдэг. Бурхан өөрийнхөө хүмүүсийг зольж аврахаар ажиллаа хийсээр байна. Харин Сатан итгэгчдийг Бурхантай харилцах тэр харилцаанд солдуулахын тулд тэр өөрийнхөө хийж чадах бүхнээ хийж байгаа. Бүх мэхлэл, бүх төөрөгдлийг тэр авчирч байгаа. Бидэнд бодиттой, маш бодиттой дайсан байгаа. Тэр дайсныг яагаараа гэж хэлсэн бэ? Яаковлж эсэргүүцээрэй гэж хэлсэн. Диаволыг эсэргүүц тэгвэл зайлна гэж хэлсэн. Би зүгээр найзан дундаа яваад байвал диавол зайлахгүй бах тийм үү? Харин би түүнийг эсэргүүцэх ёстой гэж хэлсэн. Библийг уншиж, Бурханыг мэдж, Бурханы өмнө очиход диавол маш дургүй ахнаах түнэр. Тэгвэл Бурхантай дотн байхад саад болдог эдгээр зүйлсийг бид хэрхэн даван туулах вэ? Гарах гарцсан юу вэ? Хариулт нь юу вэ?
Яаков 4:8 дугаар ишлэл. Яг А хэсэг нь байна тийм үү? Юу гэж хэлж байгаа вэ? Бурханд ойрт тэгвэл тэр танд ойртох болно гэж. Бурханы амлалт. Та бурханд ойртож чадах уу? Бурхан танд ойртох болно. Та магадгүй бурхан руу нэг алхам ойртоход бурхан аав хэдэн алхам ойртгол? Өглөөний цуглааны нэг хүн 2 алхам гэж хэлсэн. Би тэгэхээр магадгүй 1000 алхам ойртно гэж хэлсэн. Та бурхан руу 1 км ойртох юм бол бурхан аав тань руу хэдэн километр ойртох бол? Магадгүй 1000 км ойртох. Бурхан аав бидэнтэй тийм дотн байх хүсэлтэй, тийм байхыг хүсдэг бурхан аав. Бид бурхан аавын талаарх өөрсдийнхөө үзэл бодлыг тэр итгэл үнэмшлээ бид өөрчлөх ёстой ах дүүнараа. Маш олон хүмүүс бурханы талаар бодохдоо бурхан хизээгүй биднийг нүгэл хийнгүүтэл ташуураа бариад зогсож байгаа аимшигтай харгас тэр нэгэн гэж боддог. Энэ бидний итгэл үнэмшил бодлоос болоод бид бурхантай харилцахдаа яг тийм буруу бурхан залбирахтаа хүртэл тийм буруу хандлагаар залбирдаг. Гэтэл бурхан аав тийм бурхан биш. Бурхан бол сайн сайхан бурхан гэдгийг бид мэддэг. Өөрийнхөө хүүхдүүдийн төлөө хамгийн сайныг хүсдэг бурхан эцэг гэдгийг бид мэддэг. Хэрвээ энэ дэлхийн зүгээр бие махбодын аавууд эцгүүд өөр хүүхдтэй хамгийн сайныг хүсдэг бол Тэнгэрлэг эцэг бүр тэрнээс тийг өөрийн хүүхдүүдээс хүснэ гэж хэлсэн байна. Матай 6 дугаар бүлэг дээр. Тэр бол сайн эцэг. Бидний аав. Заримдаа хүмүүс асуудаг бурхан пастора бурхан хаана байд юм бэ гэж. Бурхан хаана оршдог вэ гэж. Тэгээ би ингэж хариулах дуртай. Өөрөөр хэлбэл хэрвээ чи чиглэлийн талаар асууж байгаа бол аль нэг чиглэлд бурхан дээр юм уу, доор юм уу, хажууд юм уу, дэргэд юм уу гэж асуувал би чиглэл заасан үгээр нэг үгээр хэлье гэвэл би бурхан дотор байдгаа гэж би хэлэх дуртай. Бурхан бидэнтэй тийм ойрхон байдаг бурхан. Алс хол бидний хайцсан биш. Энэ олон галактик ертөнцид энэ дэлхий гэдэг энэ цэг дээр бидний хайчаад өөрөө алга болсон бурхан тухай бид яриаг. Библийн бурхан биднийг тийм дотн өөрт бүтээж хайрлж биднийг өөрийнхөө оршихыг өмнө ирээсэй гэж хүсдэг тэр бурхан байна. Амен. Халелуя. Үнэндээ бурханд ойрхон байна. Бурхантай ойрхон алхна гэдэг бол бидний хувьд ерөөл юм багт онор. Бидний хувьд аз завшаа юм. Олон хүмүүс ерөөлийн араас явдаг. Бурханаар өрөөгдөхийн тулд би тэр цуглаанд явъя. Бурханаар өрөөгдөхийн тулд би Библийг уншия. Бурханаар өрөөгдөхийн тулд би өглөөний залбиралд очиж. Бурханаар өрөөгдөхийн тулд бид ерөөлийн араас биш. Бид ерөөллийг өгдөг тэр Бурханы араас явах хэрэгтэй юм ахтаа. Амен. Бид Бурхантай ойрхон байна гэдэг өөрөө ерөөл гэдгийг бид олж мэдэх хэрэгтэй, ухаарах хэрэгтэй юм ахтаа. Бурханы өмнө түнд ойрхон амьдрал гэдэг өөрөө хувь тавилан, өөрөө ерөөл юм ахтаа. Хэрвээ та ингэж ойлгож эхлэвэл таны Христтгэлийн алхаа, таны Христтгэлийн амьдрал чинь тэрс чигээр энэ аялал чинь маш утга учиртай болох бол. Амен. Би дуулал номын 84 дүрийг унших дуртай. Яагаад гэвэл энэ дуулал бичсэн хүн маш даруухнаар тэр эзэнд ойртохын утга учирыг амьдралдаа маш их амсаж мэдсэн хүний тухай гардаг. Бурхны өргөөний сахиул хийж байгаа үүдэн зогсдог нэг хаалгачийн тухай ярьсан баг. Хаалгачийн дуулал баг. Тэр хаалгач би бурхны оршдог, бурхны өргөө рүү би улам илүү ойртмоор байна. Би энэ бурханд ойртоод хамаагүй, бурхны өргөөний тэр үүдэн дээр ч хамаагүй. Би зогсож чамаар байна. Би насан туршдаа тэнд байсан ч хамаагүй. Би эзний оршихуд, эзэнд л ойрхон байвал энэ нь болоо гэж хэлж байгаа. Энэ надад хангалттай гэж. Энэ нь миний хувьд ерөөл гэж хэлж байгаа тэр дуулаач. Тэгээд энэ дуулаач юу гэж хэлсэн бэ? Хараацай шувуу таны өргөөнд таны оршихуд илүү ойрхон үүрээ засцсан байна. Би үүнд атаарч юм гэж өөрөөр хэлбэл тэр бүр шувуу бурхны оршихоор илүү дөхөд очсон байгаад хүртэл энэ дуулаач атаарч дуулсан байна. Бурханд ойрхон бай амьдрна гэдэг бол өөрөө хувь тавилан ерөөл байгаа ах түнараа. Би танаас асууя. Яг үнэндээ бурхан танд хэрэгтэй юм уу? Та бид бурханд хэрэгтэй юм уу? Энэ бол бурханы нэгүсэл байна. Бидэнд бурхан хэрэгтэй. Амен. Бурханд ойртох юм. Тэгвэл тэр танд ойртох болно.
та бид зөвхөн хүссэн учраас, бид хичээсэн учраас бидний амьдрал өөрчилж ирдэг юм уу? Үгүй. Харин Бурхны нэгүслээр өөрчилж ирдэг байна. Бүх зүрхээрээ чин сэтгэлээрээ түүнийг эрен хаах үед, түүнд буулт хийх үед Бурхны нэгүслэр энэ нь бидний амьдрал боломжтой болдог. Иремья 29:13 дээр Иремья шүзүүлэгч ингэж хэлсэн. Бүхий л зүрхээрээ намайг хайвал гэж Есүсийн тухай хэлж байна тийм үү? Бүхий л зүрхээрээ намайг хайвал гэж хэлсэн. Та нар олох болно гэж хэлсэн. Бүхий л зүрхээрээ хайвал олно гэж хэлсэн. Бурхан нуугдж тоглож байгаа бурхан биш. Бурхан алс хол байгаа бурхан биш. Бурхан аав биднийг тандаал байж байдаг тэр нэгэн биш. Харин Бурхан аав бидэнтэй дотносхийг хүсдэг. Өөрлөө нь ойртон ирээсэй гэж хүсдэг тэр Бурхан аав. Хүн төрлөختөн гимд унтсны дараа ч гэсэн Эхлэл номын 3 дугаар бүлэг дээр хүртэл Бурхан өдрийн сэрүүн болоход өөрийнхөө бүтээсэн Адам уулзахаар болцсон цагтаа ирж байгаа Бурханы тухай ярьж байгаа. Хүн унтсны дараа харин хэн нуугддаг вүлээ? Бурхан нуугдаагүй тийм. Хүн нүгэлд унсны дараа Бурхан нуугдаагүй харин хэн нуугдсан бэ? Хүн нуугдсан байдаг тийм. Хүн модны араар нуугдсан. Өдрийн сэрүүн болоход гэж хэлдэг хэллэг бол их чухал хэллэг. Өөрөөр Бурхан хүн хоёрын болцдог тэр цагийн тухай ярьж байгаа. Бурхан тэр хүн хоёрын дотносдог, уулздаг тэр тогтсон цагийн тухай ярьж байгаа. Тэрнээс өдөр юм уу одоо зуны халуун сэрүүний тухай яриасан. Энэ бол тогтсон тэр уулзалтын цагийн тухай ярьж байгаа. Энэ бол Бурхан өөрийнхөө бүтээлүүдээс тэр тусмаа хүн гэдэг онцгой бүтээл та бидний тухай ярьж байгаа энэ дотны харилцааны тухай. Амен уу. Амен. Тэгэхээр ойр дотн байдал энэ дотн харилцаа гэдэг бол цаг хугацаагаар хэмжигддэггүй юм байна. Өөрөөр хэлбэл та цуглаанд яваад хэдэн жил бол би одоо цуглаанд яваад 20 жил боллоо. Одоо би Бурхантай маш дотн болсон гэж хэлэх нь боломжгүй гэсэн. Өөрөөр цаг хугацаагаар хэмжигдэхгүй гэсэн. Харин энэ нь итгэлцлээр шалгагддаг. Бурханд хэр найдаж байгаа? Амьдралынхаа олон удирал дотор Бурханд хэр найдаж түшиж байгаа? Бурханаас зуурч байгаа? Бурханд итгэлээ тавьж байгаа? Яг энэ итгэлцлээр энэ харилцаа шалгагддаг байна. Энэ нь итгэгч хүний өдөр бүрийн дадал хэвшил бидний мөшгөх ёстой тэр зүйл байна. Мөшгөх ёстой зүйл. Бидний хайрладаг, дотроо нандиндаг тэр зүйлийн тухай ярьж байна гэсэн. Нэг хүн ингэж хэлсэн. Хүн бол өөрийнхөө хайрладаг зүйлтэй яг адилхан байдаг гэж хэлсэн. Та юунд хайртай вэ? Та юунд дуртай вэ? Юунд дурладаг вэ? Та яг тийм л төрлийн хүн гэсэн. Та Бурхантай дотн байдлыг чухалчилж хайрлаж байна. Бурханы хайрладаг бол та тунд цаг гаргах болно. Таны хувьд энэ үн цэнтэй бол та тийм л байх болно гэсэн. Амен уу? Амен. Тэгэхээр өдөр бүр үүнд цагийг гаргаж зориулах хэрэгтэй байх нэ ах トゥ нараа. Тэгээ энэ бол сүнслэг сахилга бат, дадал хэвшил. Гэхдээ энэ нь зөвхөн сахилга бат, дадал хэвшил дангаараа байх юм бол учир дутагдaltaй байх. Харин үүнийг хэрэгждэг нэг чухал хүчин зүйл бол үүний зорилго байна. Үүнийг би яагаад хийж байгаа вэ гэж. Би зүгээр дүрэн болгож хийж байгаа юм уу? Хийх ёстой учраас хийж байгаа юм уу? Эсвэл үгүй би Бурханд хайртай учраас би Бурханыг илүү мэдмээр байна гэж. Эсвэл би Бурханыг илүү хаймаар байна. Ирж хайж Бурханыг одоо илүү таньж мэдмээр байна. Бурханыг ирэлхийж Бурханыг би сонсомоор байна гэж. Энэ бол зоригтой холбогдож байна гэсэн. Тэгэхээр үүнийг хийж байгаа зоригт нь бид нар ач холбогдол өгөх хэрэгтэй. Зориг маш чухал байна. Бурханыг үнэхээр ойроос таньж мэдье гэсэн чин хүсэл зоригоос их зүйл шалтгаалдаг байна. За би төгсгөлд номлынхаа төгсгөлд хэсэгт би 2 жишээг хуваалцсан. Тэгэхээр бид Бурханд ойрхон амьдрах тухай бас энэ Бурханд ойрхон байхад саад болдог 3 саадын талаар бид ярилцсан. Одоо бид яг энэ сүнслэг сахилга хотыг дадал хэвшлэр амьдрсан 2 хүний жишээг Библиэс суралцах гэж. Тэгэхээр энэ жишээнээс бид Бурхантай ойрхон алхахын ач холбогдол, ашиг тусын талаар бид сурах гэж байна гэсэн. Нэгдүгээр нь эзэн Есүс Христийн амьдралын жишээ. Хоёр дахь нь би хуучин гэрээний Давидын амьдралаас жишээ болгож ярих болно. Бидний эзэн Есүс Христ маш завгүй үйлчлэлийнхаа дунд тэр цаг гарган өөрөлдөл
үйлчлэлийнхээ дундуур нэг за эзэн Есүс завгүй үйлчлэлийнхаа хажуугаар яг бурхан эцгийгээ сонсоход цаг захан зайн тусаад тийм. За Есүс зориудаар зоригтойгоор энэхүү цагийг тусгаарлаж гаргадаг байсан. Бид Матай 14:23, Марк 1:35, Лук 4:42 гэх мэт ишлүүдийг унших юм бол Матай 14:23, Марк 1:35, Лук 4:42 Есүс зайдуу очоод хүмүүсээс зайдуу очоод Бурханд гаргахын цагийг тусгаарладаг байсан. Хувийн цагийг тийм үү? Бурхны төгс хүүд ийм цаг хэрэгтэй байсан бол та бидэн шиг сул дорой хүмүүст ийм цаг бүр илүү хэрэгтэй биш гэж юу? Бурхны хүү эцгийнхээ хүслийг мэдэх гэж тусгай цаг гаргадаг байсан бол та бидэнд ийм хэрэгцээ бүр илүү байхгүй гэж багтана. Бага тийм. Есүс зориудаар санаатайгаар энэ цагийг гаргадаг байсан. Тэр бүтэн өдрийн туршид завгүй үйлчлэл хийчихэд маш их ядарсан ч гэсэн тэр өглөө эрт босоод эцгийгээ сонсохоор Бурхны өмнө очиход энэ цагийг гаргаж тусгаарладаг байсан. Есүс хүмүүсийн төлөвлөгөөгөөр удирдуулаагүй. Есүс хүмүүсийн хүслээр удирдуулсангүй. Харин тэр эцгийнхээ хүслийг, төлөвлөгөөг, удирдамжийг эрэлхийлж эрен хайсан. Тийм ч учраас Есүс эцгийнхээ хүслийг 100% бүрэн биеийн газар дэлхий дээр биелүүлсэн. Тийм үү? Хэрвээ эзэн энэ дотн эцэгтэйг ийм дотн харилцаатай байгааг бол тэр загалмайн үйлсийг загалмай дээр биднийг аврах ажлаа тэр хийж чадахгүйсэн баг. Харин тэр эцгийн хүсэл 100% бүрэн түүнийг сонсож дагсан баг. Бурхны өмнө ганцаараа ирэх үед тэгвэл юу болдог байх түүнэр? Ганцаараа ашиг тусна юу вэ? Одоо би 2 дахь жишээн дээр хуваалцъя. Давидын амьдрал. Давид дуулал 27-гийн 4 дээр Давид ийхүү дуулсан байдаг. Эзнээс миний гуйсан эрх ганцхан зүйл гэвэл эзний гоо сайхныг харж сүмдэн бясалган амьдралынхаа бүхий л өдрүүдэд эзний өргөөнд би суумаар байна гэж. Амен. Би нэг л зүйлийг танаас гуй гэж. Би олон зүйлийг хүсэхгүй, нэг л зүйлийг гуймаар байна гэж. Та намайг өөрийнхөө өмнө ойрхон байлгаж өгөөч гэж. Давид нэг нууцыг мэдж байгаа тийм үү? Тэр юу гэвэл эзэнтэй ойрхон байна гэдэг бол хувь тавилан гэдгийг Давид ойлгож мэдсэн. Эзэнтэй ойрхон алхна гэдэг бол өөрөө ерөөл гэдгийг мэдсэн. Тийм учраас тэр өөр ерөөлүүдийг гуйгаагүй байгааз харин тэр ерөөлийн их сурвалжийг гуйж байгаа. Тантай л ойрхон байлгаж өгөөч гэж. Амен. Давид энэ дуулыг дуулах үедээ түүний нөхцөл байдал арай дээр байсан байх. Гэхдээ одоо бидний унших гэж байгаа 1-р Самуэлийн 30 дугаар бүлгийн хам сэдв, ойрын хам сэдв бол Давидын амьдрал бүр уруудчихсан. Маш хүнд хямрал донд орцсон яг тэр нөхцөл байдал. Өөрөөр хэлбэл Давидын дайснууд хүчтэй болоод Давидын армийг бут зохиод хотыг нь нүнсэн товрог болгосон. Амилагчууд тэгээд Давидын хайртай эхнэрийг нь хүүхдүүдийг нь бүх түүнийг дагж исэн хүмүүсийн хайртай хүмүүсийг бүгдийг олзлоод аваа явуулсан. Давидын хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу яг тийм амьдралын кейс нөхцөл байдалд ирсэн. За 1-р Самуэлийн 30 дугаар бүлгийг бүгдээрээ Библиэд нэгэд харцгаая. 1-р Самуэль 30. Тэгэхээр би энэ хэсгээс хоёрхан одоо Бурхны өмнө очихын хоёр ашиг тусыг та нартай товчхон хуваалцсан. Гэхдээ бүтэн одоо түүхийг ярихгүй би ярьсан учраас. Тэгэхээр амилагчууд Давидын хүмүүсийг олзлоод хотыг нь шатаасан байна. Эхнэр хүүхдүүдийг нь олзолсон. Давидын хүмүүс сэтгэл нь ихэд гашуудснаасаа болоод Давидыг буруутгаж эхэлсэн. Тэгээд Давидыг бүр алхахаар хуйлдаж эхэлсэн. Давидын дотны гэр бүл нь байхгүй болцсон. Өөрөөр түүнийг дагаж дэмждэг байсан, түүний удирдагч, түүнийг дагдаг байсан хүмүүс нь бүгд эргэцсэн. Давид одоо хинч байхгүй, ганцаарх нь болсон. 1-р Самуэль 4-р ишлэлээр ингэж хэлсэн. Тэгэхэд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс дуугаан өндөрсгөн уйлгч тэнхээгүй болтлоо.
Цөрхрэн уйлвал гэж хэлсэн. Цөрхрэн уйлс. Өөр бүр уйлж гэдэг чинь магадгүй их олон цагаар уйлсан баг тийм үү? Өөр тэнхэг бодлоо уйлсан баг. Тэгээд тэд Давидыг буруутгасан баг. Энэ бүх хэрэг явдал. За тэгтэл 6 дугаар ишлэлийн төгсгөл Давид ингэж хэлсэн. За төгсгөл хэсэг Давид руу чулуу шидэж алхахаар ярилцаж байсан учраас Давид ихэд шаналв. Гэвч за энэ гэвч гэдэг холбоос үг их чухал байна тийм үү? Гэвч Давид өөрийн бурхан эзнэр өөрийгөө зоригжуулсан гэж хэлсэн. Давидэд түүнийг зоригжуулах хинч байхгүй байсан. Түүний итгэмж хүмүүс байхгүй. Харин тэр ганцаархан үлдсэн. Харин тэр ганцаархнаа байхдаа эзний өмнө очихыг сонгосон байна. Эзний өмнө очиод тэр эзнэр өөрийгөө яасан гэж хэлсэн бэ? Зоригжуулсан гэж хэлсэн. Эндээс бид юу сурч болох вэ? Ганцаараа Бурхны өмнө очихын нэг чухал ашиг тус бол энэ. Бидний дайрсан хүртэл дургүй байдаг нэг ашиг тус бол энэ. Энэ бол Бурханаас ирдэг тэр хүч чадал. Бүгдээрээ намайг чирдэг. Бурхан чирдэг. Таны амьдралын нөхцөл байдал та уруудчихсан гарах гарцгүй яг Давид шиг хямрал дунд яахаа мэдэхгүй тийм нөхцөл байдал таны амьдралд тохиолдож байна уу? Тийм нөхцөл байдал та одоо явж иж болох юм. Харин та яг Давид шиг эзний өмнө очихыг сонгоорой. Бурханаас хүч ирэх болно ах түнээрээ. Бурханаас тэр зориг ирэх болно. Амен. Эзэн дотор Давид хүчрэгдсэн баг. Эзэн дотор тэр шинчлэгдсэн баг. Тэгэхээр бидэнд ийм хэрэгцээ байдаг. Эзэн дотор хүч хэрэгтэй, шинчлэх хэрэгцээ. Үүнийг зөвхөн эзний өмнө очиж ижил бид нар олж авдаг. Бүх хүн биднээс явж, бүх хүн биднээс харилцаагаа тасалж, бүх хүн бидний эсрэг байх тэр үед ч гэсэн та бид хүчтэй байж чадах нэг нууцыг энд хэлсэн. Энэ бол бид эзэнтэй ойрхон алах, эзний өмнө очих. Амен. Хоёр дахь ашиг тус нь юу вэ? Эхнийх нь Бурханаас ирдэг хүчний тухай бид ярьсан. Хоёр дахь нь Бурханы өмнө ганцаараа очих үед Бурханаас удирдамж чиглүүлэг ирдэг. Бүгдээрээ намайг дагаад хэлэх удирдамж чиглүүлэг ирдэг. 1-р Самуэль 38-9-р ишлэлийг харах юм бол Давид ингэж асуусан байна. Давид эзнээс лавлан эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэдний хөөж гүйцэх үү гэж асуухад эзэн түүнд яагаад гэж хэлдэг вүлээ? Мөрдөгтөн чи тэдний хөөж гүйцэх нь ч баттай бүхнийг аврах нь ч лавтай гэж хариулсан байна. Давид эзнээс лавлаж асуугаагүй бол эзний өмнө очиагүй бол удирдамж чиглүүлэг байхгүй. Тэр зүгээр хар уурандаа бачуурсан сэтгэлээрээ гарчгүйгээд тэр ямар хэрэг тарьж мэдэх байсан бэ? Тэр бүр илүү сүрэлд орох байсан. Өөрийнхөө амийг ч алдаж болох байсан. Тэр өөрийнхөө ард түмнийг өөрийнхөө хүмүүсийг ч аварч чадахгүй нөхцөлд очих байсан. Гэтэ Давид тэгээгүй. Давид эзний өмнө очиод түүнээс лавлан асуусан гэж хэлсэн. Маш чухал зүйлийг ярьж байна тийм үү? Эзний өмнө очих үед бидэнд Бурханаас юу ирдэг байх нь? Удирдамж чиглүүлэг ирдэг байх. Бидний мэддэг нэг алдартай гэдэг Nike гэж тийм үү? Залуучууд сайн мэддэг байх. Nike брендийн үрэг мэдэх үү? Just do it. Тийм үү? Өөрөөр хэлбэл бид орчуулах юм бол зүгээр л хий. Зүгээр л үйлдэх гэж тийм. За энэ бол үнэндээ сайн үрэг. Гэхдээ энэ дандаа итгэгч хүмүүсийн хувьд бол тийм сайн үрэг биш ба. Өөрөөр хэлбэл бид нар Давидын амьд дээр бодож үзэх юм бол Давид яг Nike-ийн үрээгээр хөдөлсөн бол яах вэ? Зүгээр л хий гэж гараад дайснуудынхаа араас илдсэн бол тэр магадгүй отоо занганд орж болох байсан. Тэр бүр илүү гамшигт онж болох байсан. Гэхдээ Давид тэгээгүй тэр яасан бэлээ? Тэр Бурханы өмнө очиод эзнээс лавлан асуусан. Би хөөхөн зөв үү, үлдэхэн зөв үү? Эсвэл би магадгүй хэд хоног хардсан нөх үү гэж. Харин эзэн түүнд маш тодорхой чиглүүлэг удирдамжийг өгс. Чи мөрд гээд ялалт чам дээр нь чи дайснуудаа чи ялж чадна гэж хэлсэн. Амен. Тэгэхээр зүгээр л итгэгч хүмүүс та бид зүгээр л шууд үйлддэг хүмүүс байж болохгүй байх. Харин бид Бурханаас асуудаг хүмүүс байх хэрэгтэй. Бид Бурханаас баталгаажуулдаг хүмүүс байх хэрэгтэй.
Бурхантай зөвлөлдөх хүмүүс байх хэрэгтэй. Тэгээд бид үйлдэх юм бол бид яах нь вэ? Бид ялалтанд хүрэх болно. Амен. Бурхан удирдах чиглүүлэх болно. Бурхан боломжгүй зүйлийг бидний амьдралд авчрах болно ах トゥ нараа. Яагаад? Бидний бурхан бол боломжгүй зүйлийг хийдэг бурхан байна. Та бидний хувьд боломжгүй олон зүйлс байна. Харин бурханы хувьд боломжгүй зүйл нэг ч байна. Мэн оо. Тэр гайхалтай агуу нэг нь. Тэг хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргах хүч зориг хинээс ирдэг байна. Бурханаас бид эзний өмнө очих үед энэ хүч зориг ирдэг байна ах トゥ нар. За би номлынхаа төгсгөлд ирж байна. Заримдаа итгэлийн амьдралдаа тийм үү Христийг дагахын амьдралдаа бид ингэж асуудаг. Үүнээс илүү зүйл байх ёстой гэж. Үүнээс илүү зүйл байх ёстой. Та ингэж бодож ирсэн өрд нь ямар нэг зүйлийн талаар хэрэгцүүлж бодохдоо үүнээс илүү зүйл байгаа юу гэж байх ёстой гэж би олонтоо ингэж боддог байсан. Юу гэдгийг нь тухайн үедээ та сайн мэдэхгүй тийм үү? Юу гэдгийг нь би мэдэхгүй байна. Гэхдээ л үүнээс илүү зүйл байх ёстой гэж. Чуулганы олон үйл ажиллагаа, залбирлын цуглаанууд, тийм үү? Жижиг бүлгийн нөхөрлөл, библи судлал, олон конференц, семинар энэ болгоноос илүү чухал зүйл байгаа юу? Байдаг тийм үү? Байх ёстой. Тэрээс чухал зүйл байдаг. Та бидний сүнс гүн гүнзгий зүйлсийг хүсэмжилж хүсч байдаг. Тэр гүн гүнзгий зүйлээр өлсөж цангаж тэр эрэлхийлж байгаа тэр сүнсний тэр хэрэгцээ тэр одоо цангаа тайлагдах хэрэгцээтэй байна. Тэр бидний амьдралыг хувьсган өөрчилдөг, бүр дүүргдэг. Бидний амьдралын утга учир болсон, бидний амьдралыг өөрчилдөг тийм агуу зүйлсийг бид сүнснийхээ гүнд, дотор хүнийхээ гүнд бид нар хүсэмжилж цангаж өлсөж байдаг. Бид сүнсэндээ дотор хүнийхээ гүний гүнд бурханаар өлсөж цангаж байдаг. Бидний сүнс бурхантай дотн тэр харилцаагаар өлсөж цангаж байдаг. Үүнийг бид өөр зүйлсээр орлуулж чадахгүй гэсэн. Зөвхөн бурхан өөрөө дүүргэж чадах тэр хэрэгцээний тухай ярьж байгаа. Заримдаа бид нар хүмүүсээс хэтэрхийх зүйлсийг хүлээдэг тийм үү? Хүмүүсээс миний олон хэрэгцээнд хүмүүс хангаж чадах юм шиг боддог. Тийм ээ, бидний найз нөхөд, бидний хайртай хүмүүс бидэнд олон талаар тусалж бидний хэрэгцээг хангаж чадна. Гэхдээ бидний сүнсний тэр хэрэгтэй тэр цангааг тайлж чадах нэгэн бол зөвхөн бурхан аав өөрөө л өөр хинч тайлж чадах. Дуулал 27-гийн 4-дээр Давид тийм учраас ингэж залбирсан. Би эрен хаах ёстой нэг л зүйлийг танаас гуй. Энэ нь эзний гоо сайхныг харж түүний сүмд бясалгахын тулд би насан туршдаа эзний өргөнд суумаар байна гэж. Бүгдээрээ суудлаасаа босоод хамтдаа залбирцгаая ах トゥ нараа. Өнөөдрийнхөө номлыг бодоод эзэн танд хандсан ятгаж байгаа үгсийг бодоод бүгдээрээ хідэн хорон өөрийнхөө зүрхийг чагнаад түүний оршууд аруухнаар ирцгээе ах トゥ нараа. Бурхан бид хэрэгтэй нэгэн бол яг үнэндээ бид тийм учраас өөрсдөө хэрэгцээ бухараад түүний өмнө ирцгээе. Толгоогоо хөдөлгөөн өдөөнд чимээгүйгээр түүний алдрын өмнө түүний оршууд ирцгээе. Хэдэн хорон бурхны талаар бас өөрийнхөө амьдралын талаар бодож хэрэгцүүлцгээе. Би танаас хэдэн асуултыг асуумаар байна. Та чангаар хариулахгүй байж болно. Гэхдээ та зүрх сэтгэл дотроо тэр асуултанд хариулаад бас бурхан танд өчөж залбираасаа гэж хүсэж байна. Өнөөдөр таны сүнс сэтгэлийг, таны зүрх сэтгэлийг юу дүүргэж байна вэ? Та зүрх сэтгэл дотор хүнийхээ дотор та юу хайрладаг вэ? Та юу үнцэнтэй тооцдог вэ? Энэ амьдралынхаа төгсгөлд бид бурханы өмнө зогсохдоо түүнтэй нүүр нүрээр авчрахдаа та бурханд юу гэж хэлхийг хүсэж байна? Өнөөдөр амьдралдаа хийж байваа тэр бүх зүйл таны амьдралын төгсгөл хүртэл бурхан таныг тийм хүн байгаасаа гэж хүсэж хүлээж байгаа тэр зүйл мөн үү? Тийм байдал руу таныг авчрах зүйлийг та үлдэж байна уу? Эсвэл алгуур бурханаас холдуулах бурханы хүсэж байгаагаас өөр жим, өөр харгуй, өөр замаар таныг дагуулах тийм зүйлсийг та өнөөдөр үлдэж байна. Тэгвэл та буцаад зөв зам дээр ирэх
Бурхны хүсэл дээр та хэрэгсэн. Та гэмшин эргээр таны зүрстгэдийг өнөөдөр өөр зүрс төрүүлдэг болсон бол та гэмшин. ертөнцтэй найзалж байгаа бол та бодооны өмнө гэмшин эргээр. Таны зүрх бардан болсон бол та эзэн гэмшин эргээр. Та өөр амьдралын төв юм шиг аашиж аягалж амьдарсан бол та түүний өмнө уучлал тэрэн түүний өмнө дараагаар эргээр. Дайсныг эсэргүүцхийн оронд түүний хүчийг бол томсорлож, түүний эргэлзээ, түүний төөрөлх үгс дотор автаж, Бурхныхаа үг, сүнслэг хооллоо мартаж, Богыг дайсныг эсэргүүцэхгүй амьдарч байгаа бол та бас гэмшин. Бурхны өмнөр Бурханд ойртогдсон. Тэгвэл тэр танд ойртох болно. Өдөр эзний залбирцгаая. Танд үйлчлэх боломжтой байлгадаг баярлалаа.